Тогтвортой хөгжил гэдэг нь ирээдүйн хойч үеийнхээ хэрэгцээг өнөөдөр хангах явдал юм. Тодорхойлбол өнөөдөр олж буй боломжийг алдахгүйгээр маргаашийн ирээдүйн хэрэгцээг хангах үйл явц. Энэ хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын Авьяас ерөнхий боловсролын сургуулийнхан ирээдүгээ золиослохгүйгээр хамтдаа хөгжиж төслийг хэрэгжүүлж байна. Манай сургууль одоогоор бол 718 суралцагчтай байна. За үүнээс одоо 18 хичээлийн чиглэлийн дагуу бол 376 хүүхэд төрөлцсөн сургалтанд хамрагддаг. Тэгэхээр яг одоо урлагийн чиглэлийн төрөлцсөн сургалтанд нийт 18 чиглэлээр хүүхдүүд хамрагдаж байгаа. Мөн одоо бидний өөр нэг онцлог зүйл юу вэ гэхээр тогтвортой хөгжлийн боловсрол 2 гэсэн төслийн хүрээнд одоо энэ төсөлд хамрагдаж явж байгаагаар онцлог. Төслөө хэрэгжүүлэхийн тулд эхлээд өөрийн үнэлгээг 6 төвшөнд хийсэн бөгөөд хүүхдээс гэр бүл гэсэн зорилт дэвшүүлсэн оновчтой сонголт болжээ. Хүүхдээс гэр бүл гэдэг аргачлал маань өөрөө бол 4 дэвтрээс бүрдэж байгаа юм. Тэр 4 дэвтэр нь болохоор энэ тогтвортой хөгжлийн боловсролыг олгох чиглэлийн дагуу одоо энэ хариуцлагатай худалдан авалт, хариуцлагатай усны хэрэглээ, хариуцлагатай эрчим хүчний хэрэглээ гэдэг ингээд 4 дэвтэр байгаа. 4 одоо үндсэн чиглэл аваад манай багийн хувьд бол хариуцлагатай худалдан авалт гэсэн дадлыг аваад тухайн хүүхэд хүнсээ сонгохдоо за яах юм? Ямар номертой, ямар дугаартай, ямар баркодтой байвал тухайн хүнс маань гений өөрчлөлттэй байгаа гэдгийг хүүхэд одоо хараад тийм ээ ээждээ авч болно болохгүй байна гэдгийг одоо санал болгосоо гэдэг дадлыг бид нар суулгах ёстой. За ингээд бид нар эхлээд гэр бүлдээ авах хүнсээ төлөвлөж сурыг. Төлөвлөсөн хүнсээ одоо авахдаа ямар одоо хүнсний бүтээгдэхүүн байх шаардлага байдгийг битүүмжлэл байна уу, он сар хугацаа энэ зүйлийг харж өөртөө гэр бүлдээ эрүүл зөв хүнсийг сонгосон ийм хөрөнгө оруулалт хийе гэсэн ийм дадлыг авж байгаа. За манай багийн хийж байгаа ажлууд дотроос бас нэг том зүйл бол дааван тор байгаа. За дааван тор дээр бол нэг хүн ганцхан хүн дааван тор хэрэглэдэг болсноороо дэлхий дээр 22 мянган ширхэг гялгар хаягдаж байгаль орчныг бохирдохоос сэргийлж идэв юм байна. Одоо удирдлагын зай, цагны зай ингээд батарейнууд шууд тогтоогоо хайдаг байсан. Тэгээд хор уршгийн хүүхдүүд мэдснээр одоо хөөх ингээ өөрснөө ингэж бичээд барианы шилэнд баг гэлтгүй одоо хувь нэмрээ оруулах хэрэгтэй байна гэд энийг ингээд цуглуулад цуглуулсан энэ барианы шилээ одоо дүүрхээр нь сургуулийнхаа энэ тусад нь одоо ингэж хайдаг энэ батарейны хогийн савн хийдэг болсон байгаа. Миний авсан хүүхдийн дэвтэр дээр бол ийм тэмдэглэгээ байна. Танаа гэр бүл өглөөний цайгаа уудгүй гэсэн чинь заримдаа буюу шар гэсэн тэмдэглэгээр тэмдэглэсэн байна. Тэгэхээр бид нар энэ заримдаа гэдэг тэмдэглэгийг л 2 сарын турш, 3 сарын турш тус дэвтрийг хөтөлснөөр үр дүнд нь энэ гэр бүл тогтмол өглөөний цайгаа уудаг болох өөрчлөлтийн төлөө. За ингээд дараагийнхын асуултууд мөн нөгөө хариуцлагатай худалдаа авалт маань баркодоо уншиж гин үү, тийм ээ? Үйлдвэрлэсэн цаг хугацааг нь харж гин үү? Өөрийн бие таарсан хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүнээ сонгож чадж байна уу гэдэг дээр хүүхдүүд маань ажиллах юм байна. Байгальдаа ээлтэй юм зөв иргэн болж төлөвшүүлэхэд одоо эцэг бидний зүгээс бас хамтдаа ингэж энэ дэвтрийг хөтөлснөөрөө үлгэрлсэн. Хүүхдүүд маань ч гэсэндээ энэ дэвтрийг хөтөлснөөрөө бас олон одоо давууштай цалыг авсан. Мөн хогийг ангилан ялгаад хогч нь бас хог биш. Бас ангилан ялгаад тушаагаад өөрсөндөө жижигхэн хоримтлал үүсгэж болдгийм байх гэдгийг мэдсэн. Одоо манай хүүхдүүдийн хоримтлалыг жижигхэн юм цаасан хайрцгаар ингээд сет хийсэн байгаа. Хөөхөн ингээд тэгээд тэндээ ингээд нөгөө нэг барианы шилүүдэд цуглуулад тэр загасны нөгөө нэг юу адаг загас идэх газар гэдгийг тэнд авч тушаас 200 төгрөгөөр за тэгээд мөн хуванцар савнуудаа хөөхөн шуудалж байгаа тушаагаад бас нэг баггүй хэмжээний мөнгөд хоримтлуудаа үүсгэж байгаа. Хүүхдээс гэр бүлд аргачлалаараа хог хаягдал, эрчим хүч, усны хэрэглээ, хариуцлагатай худалдан авалт чиглэлээрээ сургуулийн нэрийн хуудас болсон үйл ажиллагааг бий болгож арга зүйн судалгааны сантаа болно. Авьяас сургуулийн лимб хөөмийн багш Ган Зориг байна. За би одоо сургалтандаа зөв худалдаа авалтын тал дээр одоо хүүхдүүдийн лимб хөгжмөө хийж үйлдвэрлээд одоо өөрийн гараар үйлдвэрлэж хувьд нь одоо халдвар хамгааллын дэглэмээ бариулахын тулд одоо гэртээ очиод хөгжмийн зэмсгээ очиод тоглох боломжтой. Тэгээд хөтөлбөр нэгсэндээ өөрийн гэсэн лимбтэй болж штэ. Тий. Сургууль дээр ирээд лимбээ тоглоход өөр лимбээр одоо тоглож байхад гэртээ очиод өөрийн хувийн лимбтэй одоо энийг тоглох. Одоо яг ингээд лимб хөгжмийн мэрэгжлийн хөгжмийг одоо худалдаж авахд бол маш үнэтэй
400-500 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхээр би ингээд нөө гар доорх материалаар ингээд хөгжмийн зэмсэг, лимб хөгжмийн зэмсгээ хийгээд хүүхдэд нь хувьд нь хэрэглүүлж байгаа. Өдөр тутмынхаа амьдралаар хөтөч дэвтрээр дамжуулаад зөв худалдаа авалтын үндсэн ойлголтыг мэдхээс гадна багш нар маань маш зөв одоо худалдаа авалтыг бол хийж чадсан байна. Дугуйлтын хувьд багш хоёрын хэрэг вэ? Ер нь бол адилхан. Ямар материалаар хийсэн бэ багш? За энэ болохоор одоо барилгын цахилгааны утасны гадна талын хоол байгаа. Ирээдүйн иргэн хий тэр хүнийг багаас нь одоо төлөвшүүлэх, тэр хүмүүст анханаас нь тийм дадлыг бий болгох, анханаас нь зөв чиглүүлэх шаардлагууд гарч ирээд байгаа. Тэгэхээр энэний тулд одоо бид нар хинд илүү хөгжиж цаашаа хөгжих вэ гэдэг маань ерөөсөө хамгийн гол асуудал нь хүүхэд болчиход байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдэд хүргэхийн тулд одоо багш ажилчид сургууль өөрөө бол зөв үлгэр дуурайлалтаа өөрсдөө бас эхлээд нэг анхныхаа ойлголтуудаа маш сайн авсан, анхны чиглэлүүдэд зүд тавих нь их чухал. Төслийн үр дүнд зөв амьдралын хэв маягийг нэвтрүүлсэн багш, ажилтан, суралцагч нэмэгдэж улмаар хариуцлагатай хэрэглээтэй загвар өрх бий болох юм. Түүнчлэн төрөлцсөн сургалтын хүрээнд тогтвортой хөгжлийн боловсролыг бүтээлчээр сурчлан таниулах ажлын арга зүйн технологи бий болохоор ажиллаж байна. Манай сургуулийн төслийн маань нэр болохоор ирээдүгөө золиослохгүйгээр хамтдаа хөгжиж гэдэг нэртэй төсөл юм байна. Тэгэхээр энэ төсөл маань ирээдүгөө золиослохгүй хамтдаа хөгжихийн тулд ямар аргаар одоо хүүхдэд хүрэх вэ гэдэг асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол биднэрт бол хамгийн түрүүний асуудал нь болоод бид бол хүүхдээс гэр бүл гэдэг аргачлал боловсруулсан. Энэ сургуульд бол манай гэрүүлээс 2 хүүхэд маань 2 охин маань суралцдаг. Тэгээд нэг нь 7 дугаар анги, нэг нь 3 дугаар анги суралцдаг юм аа. За ихтэй бол манайх хог мог огт ангилдгүй, мэддгүй байлаа. Тэгээд ерөнхийдөө ингээ холиол хайдаг байсан. Тэгээд хойлц хаяхын бол бас хор уршиг ихтэй. Өнөр та нар их гарна, зуны цагт ер нь тэгэл айгүй ойлголтгүй байлаа л да. За энэ хөтөлбөрийг ингээд сургуулиасаа авчираад хүүхдүүд маань одоо энэ ирээдүгээ золиосгоор хамтдаа хөгжийгээ төслийн хөтөч дэвтэр байна ээжээ. Бид нар бол ирээдүй юм аа гэд. Тэг хүүхдүүдтэйгээ хамтдаа ярилцаад одоо яг энэ дэвтрийг өдөр бүр хөтөлж дадлал хвшил болгосноор хогоо ангилан ялгадаг болсон манайх. Сурагчид ерөнхийдөө хамгийн одоо гэр бүлдээ нөлөөлөх хамгийн том нөлөөлөл байдаг. Тэгэхээр бид нар сурагчдын хандлагыг өөрчлөлийг, дадлал хвшлийг өөрчлөх юм бол өрхийг, гэр бүлийг, нийгмийг өөрчлөх юм байна гэж харсан. За эрчим хүчний хариуцлагатай хэрэглээ дэвтрийг ерөнхийдөө хөтөч дэвтрийг 1-ээс 12 дугаар ангид аль ч насны хүүхдүүд гэр бүлдээ очиж хэрэгжүүлчихээр байдлаар тэгж боловсруулсан байгаа. Бидний хэрэгжилж байгаа эрчим хүч хязгаартай хэрэгтэй. Бүр ингээд хязгааргүй болтол ингээд хэрэглээд түүнийхээ ингээд одоо тооцоол дээр нь тооцоо бодохгүйгээр алддаг. Тэгэхээр одоо өөрсдийнхээ ингээд бидний хийх жижиг зүйлсээс хүртэл ингээд цахилгааны хэрэглээгээ ингээд хэмнэж болдог гэдэг юм. Ээлжинд болохоор 9-ээс 12 дугаар ангийнхаа хүүхдүүд хэрэгжүүлээд тэгэхэд үр дүнгийн тооцсон байгаа. 73 өрх айл нь улаасгч хийдэн тодорхой хэмжээгээр хэрэгэлдэг байсан. За тэгээд сар хэрэгжүүлснээр эцсийн үр дүн нь болохоор 69 өрх айл нь ямар ч байсан улаасгч хийдэнгээ татгалцсан. За зарим айл нь гэхэд өдрийн сүүн гэрлээсээ лед гэрэл рүү шилжсэн. Буцаа цэнэглэгчээ салахгүй ингээд орхичдаг. Тэгээд очиод буцаагаа цэнэглэждэг байсан бол одоо буцаадныхаа цэнэгийн 100% дүүрсэн л бол цэнэглэгчээ салгаад тэгээд уцаавна. Одоо хэрэглэж дуусны дараа филетгээ унтраана. Нөгөө өрөөс нөгөө өрөөл орохдоо гэрлээ унтраадаг байсан бол одоо ингээд аав ээж гэр бүлээрээ ингээд бүгдээрээ гэрлээ унтраагаад хийвсэн. Одоо ордгоо өрөөгнийхөө гэрлийг асаалттай өрөхгүй. Өрхийнхөө хэмжээнд одоо тогоо хэмнэх ёстой юм байна. Энэ талаараа бас хүүхдүүд маань судалгаа хийсэн байдгийн. Тэгээд мөн нөхөр маань одоо энэ бас дэвтрийг үзэж уншаад хүүхдэд хөтлөж байгааг ингээд танилцаад өрөө болгондоо бусгаатал хийсэн нэг ингээд тусгаалагч. Хэрэггүй одоо ингээд өрөөнд орсон өрөөндөө л байгаа өрөөндөө л гэрлээ асаана. Одоо ийш тийшээ явахдаа ч юм уу бүх одоо бусгаатлаа буулгаад ч юм уу үр ашиггүйгээр тог
одоо зарцуулахгүй гэдгийг бас ойлгосон. За тэгээд мод тарьж эхэлсэн байгаа. Хашаантаа манайх гэр бүлийнхаа гишүүдийн тоогоор, ам бүлийнхаа тоогоор 5 одоо хар мод тариад, цэцэг тариад ингээд эко байх хэрэгтэй юм байна гэд мөн нойлоо шинжилсэн. Маш гоё одоо эко нойл хийсэн байгаа. Одоо энэ мөрчлэн одоо энэ дэвтрийн хүрээнд энэ зуны хувьд бол манайх аягүй өвтөн байгуулалттай. Тэгээд 4 дэвтэр хөтөл дуусгасан. Доктортой хөгжлийн боловсрал 2 төслөөр дамжуулан Хөвсгөл аймгийн Мөрөн хот авиа сургууль дээр төрөл бүрийн одоо хүүхэд рүү чиглэсэн ажлууд бол хийгдэж байна. Энэ хүүхэд гэхээс илүүтэйгээр бас гэр бүлийн хүрээнд, багш нарын хүрээнд нөлөөлийн шугамар бусад хүмүүст бол сайн жишгийг бол түгээж байна. Тэрний нэг нь бол усны хэрэглээ. Ус ер нь ямар үн цэнтэй юм бэ? Усны хэрэглээг зөв зохистой бий болгох нь ирээдүйн хойш байгаль эхлэлийг хайрлан хамгаалах бас нэгэн том утгыг өгч байна. Усны хариуцлагатай хэрэглээ гэдгийг болохоор за сурагчид, гэр бүл, олон нийтэд болохоор за хэрхэн усны үн цэнийг ойлгуулах ёстой юм бэ? Усаа хэрхэн хайрлаж хамгаалах ёстой юм бэ гэдгийг болохоор энэ хөтөч дэвтрээрээ дамжуулаад бид бүхэн бол одоо олон нийтэд хүргэх гэж байгаа. За агуулга нь бол ерөнхийдөө бол одоо доктортой хөгжлийн боловсролын тухай бол одоо хүүхдүүдэд хамгийн эхлээд ойлголт өгөх ёстой. Сурагчид маань болохоор одоо гэр бүлийнхээ танилцуулгыг хийн, гэр бүлтэй усаа хэрхэн ашигладаг вэ гэдгийг болохоор энд ингээд гаргаад ирэх юм байгаа маа. За тэгээд хамгийн гол зүйл нь бол одоо энд харагдаж байна. Бид бүхэн за эхлээд болохоор манай гэр бүлийн усны хэрэглээ ямар байгаа вэ гэд за гарааны үнэлгээгээ тодорхойлж байгаа. Гарааны үнэлгээгээ тодорхойлчихно. За тэгчээд дараа нь болохоор яах вэ гэхээр бид бүхэн 1 сарын хугацаатай, 2 сарын хугацаатай, бүр цаашлаад 3 сарын хугацаатай энэ дэвтэр дээрээ ажиллаж байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ дээр болохоор 1-ээс 31 хүртэл дугаарлалцсан байгаа. Энүүгээрээ юуг харуулах гэдэг нь вэ гэхээр хүүхдүүд 31 өдрийн хугацаанд бүр цаашлаад 2 сарын хугацаанд болохоор гэр бүлийнхээ усны хэрэглээг судлах юм байна. За түүгээрээ болохоор ус гэдэг зүйл маань ямар үн цэнтэй юм бэ гэдгийг гаргаж ирнэ. За ингээд гаргаж ирлээ. Энэ дэвтрээ болохоор ашиглан тэр хоорондоо өөртөө үнэлгээ хийн, гэр бүлдээ дадал хэвшил болгоно. За тэгээд эцэс үлд нь яах юм бэ гэхээр за барианы үнэлгээ хийнэ. За энэ дэвтрийг хөтлснөөрөө усаа хэрхэн хайрлж хамгаалснараа манай гэр бүл яаж хэмнэсий, ямар өөрчлөлт гарсан юм бэ гэдгээрээ хүүхдүүд энэ дэвтэр дээрээ барианы үнэлгээ хийнэ. Яг гарааны үнэлгээтэй адилхан. За тэгээд дараа нь гэр бүлийнхээ амжилтуудыг гаргаж ирнэ. За усныхаа үн цэнийг хэрхэн мэдэрч байгааг, мэдрүүлж байгааг, олон нийтэд түгээж байгааг гэдгээрээ за ингээ фото зургийг гаргаад ирж байгаа байхгүй юу? За өөрийнхөө за үйлдэлүүдийг гэх юм уу те фото зургаар баримтжуулаад за ингээд энэ хөтөч дэвтэр маань бол одоо хөтөч дэвтрийн үйл ажиллагаа маань ингээд дуусж байгаа. Зэрэгтэр үеэс усаа хайрлаж дээдэлж ирсэн те. За тэгэхээр нэг усны чимээ гэх юм уу те. За усыг хэрхэн зөв зохистой ашиглах вэ гэд хүмүүстэй нэг бяцхан нэг үзүүлбэр үзүүлэх гэж байгаа. Манай хоёр сурагч. Сургууль бүхлээрээ эрүүл, аюулгүй ногоон орчныг бүрдүүлэх менежментэд суралцаж, байгаль орчин нөлөөлж буй уул мөрөө бууруулснаар багш сурагчдын бүтээл сэтгэлгээ хөгжиж, шин санал санаачлаг, судалгаа шинжилгээний арга барилд суралцаж, байгаль, нийгэм дээлтэй, эдийн засгийн хэмнэлтэд ногоон худалдаа авалтыг нэвтрүүлэн ажиллах юм а.